Тэр болохоор ингэсэн. Нөгөө нэг утасны дийлэгц болохоор утасны дийлэгцэд бид нар ингээд ийм нарийнхан харагдах хэвээр. Тэгэхээр чи тэр ингээд доотлол харагдсан гэсэн үг. Одоо YouTube болохоор тий YouTube болохоор чи тэр 16 Hz 9 хэмжээний хэмжээтэй болохоор ингээд хажуу талд харагдаж байгаа гэсэн. Зүг. За. Окей. За одоо өстэй хэлээ. Одоо ёстой нэг төгтөө томот эхлэе. Одоо юм хүмүүс оролдохгүй гэрэл. За тэг. За хоёлаа шууд A1-ээс эхлэх юм уу? Аа. Би юу жоохон айж байна. Харин тийм хурдан дуусаас байдаг ш. Нэг юм шалгалтанд орох гэдэг юм шиг л амир байна. Харин тийм ээ. Нэг худлаа нэг хүмүүс тэгдэг шүү дээ. Нэг аим хэцүү юм хийх гээд ирэхээр ингээл за энийгээ бэлдээ тэрийгээ бэлдээ энэ шал өөр юм хийгээд дураа яваад байдаг. Эхлээд өөрөөс чи эхлэх үү? Надаас эхлэх үү? Яа, надаас бити эхлэсэй. За соёлоо эхлээд видеон дээрээ эхлээд өөрсдөө танилцуулаад өнөөдөр юу хийж байгаагаа танилцуулаад тэгээ эхлэе тэ. За тэгээ дээ. Тэдий бичлэг эхэлсэн байгаа ч гэсэн. За бүгдээрээ сайн байна уу? За өнөөдөр орой минь юутай ч өөрийгөө танилцуулъя гэж бодлоо. Тэгээд намайг Чимэд Цэрэн гэдэг. Одоо TikTok хацаа цэг порогийн одоо нөгөө үг мөгнүүдээ янзлаад яваад байгаа хүн чинь би байгаа шүү. Тэгээд нөгөө нэг рилээр зөндөх уулзж байгаа тий. Яг үндсэн мэрэгжил маань болохоор Японы хэл, орон судлалын мэрэгжилтэй. Тэгээ Японы хэлний багш гэсэн үг. За ийм хүн байна. Үгийн алдаагаар бол энэ үтэй холбогдоорой. Гүү гэдэг байхгүй. Тэгээ үгийн алдаа эднэр янз бүрийн санамсаргүй тохиолдлоор ийм сонин зүйлтэй таарах юм бол шууд админ руугаа чат хичээд асуугаарай болно шүү. Баярлаа. Тэгээд бүх үгсийн санг бүгднгийн эдитэлж засаж өгч байгаад эцтэй 6800 гарan гэдэг чи одоо бүр Монголдоо байхгүй хэмжээний л одоо бүх зүйлийг одоо яста чихэ гокороос хамгаалж штаа гэдэг шиг. Хүн чинь тэгээ цагаа тулгараа чаддсан билээ. Миний цаг тэглээ. За, миний танилцуулга нэг юм байна. Орой минь Токиогоос бэлжиж орж ирлээ. За, юу хийдэг хүн блэ? Одоо тест хийхгээ сууж байна да. Үгсийн сангаж хийжлэх гээд сууж байна да. Товчгоо тодорхой. Тэгтээ. Тэгээ хоёлаа өнөөдөр ямар төвчнөр нэгнийгээ тестэлж уралдах вэ? Өргөжлүүлээд A1-ээр орлоо тий. Тэгээд бас нэмээд хэлэхэд энэ вебийг бас уулна код хэмжсэн юм аа. Яг зөв. Надад л одоо хэлэх хэрэгтэй шүү дээ. Одоо хамаг бүх юмыг нь одоо хамаг зүйлүүдийг нь энэ хүн чинь хийсэн шүү. Манайхан бас сайн мэдээд аваарай. Царайгээ сайн хараад аваарай. Бити их олон хүсэлтүүд ирээрээ нэг юм апдейт хийж байгаа нөгөөдгөө тэр чигээр нь эвдчихэд байгаа. Одоо ингээд харин тийм амар олон интеграшнууд ингээд хийгдээд явцсан болохоор дахиад нэг шинэ интеграшн нэмэхээр ингээд нэг source code тэр чигээр нь ингээд нэг жижигхэн syntax алдаагаар бол тэгээд source code юм тэр чигээр унчих гээд байгаа. Тэгээд project ер нь томрох хэрээр нэг асуудалтай зүйл яг тэр яваад байдаг. Аха. За ингээд хамаагүй ярих юм бол өнөөдрийн энэ live IT-ийн болоод явчихна. Тий. Тэгээд нөгөө юу одоо манай бүх одоо кодуудыг бичсэн хамгийн энэ вебсайтны арын зүйлүүдийг бичдэг хүн маань Балер гэдэг хүн байгаа. Одоо энэ хүн маань байгаа. Тэгээ гол зүйл нь манай вебсайтад бас зөндөө олон апдейтууд орсон. Тэрний нэг онцлог нэг 2 апдейтыг би эхэлчихв. За манай AI-т болсон. За AI-т болсноос гадна бүх төвчний одоо бүх үгнүүд бүрэнгүүтэд бас орж дууссан байгаа. Тэгээд өөрчив байлээ. Өөрчн зөндөө олон юм оруулсан да. Тест. Дөрмийн хэсэгтэй. Яг зөв. Дөрмөд болохоор бас бөөнөрөө ингээд төвчнөрөө орж тэгээд дууссан байгаа. Тэг хүмүүс ингээд ганцхан шинэ үг мөгээ асуугаад байдаг. Тэгэхээр би үгүй ээ, эн чинь дөрмийн хэсэгтэй. Тэгээ бүр тесттэй гэж хэлдэг. Тэгэхэнгүүт ямар гоё юм бэ? Окей гэд. За би бас яриад байвал яг халдварах гэдэг шүү. Тийм. Одоо үргэлжлээ хэрэглэгчид 1500 болсон шүү. Тийм штэ. 1500 үгсийн сан 6800. Маш богино хугацаанд бүр 1500 хүнийг бүрдүүлсэн байна те. 1000. Одоо хамгийн гоё хэсэг л орно. Жагсаалтыг харна. Тий. Вау. Вау, энэ бүр ингээд намайг нөгөө нэг амар гайхшруулсан юм. Манай найз
юунд очиж 3-т очиж. Ердөө Тийм юм уу те? ердөө 10 хоногийн өмнө ч илүү эсвэл 7 хоногийн өмнө энэ вебсайт руу орж ирсэн байхгүй юу? Тэгсэн Ааха. чинь одоо нөгөө ранкинг 3 дээр явж байгаа тэр A болж нэмгээд нэг хүүхэд байгааз. Оо. Ааха. Наад чинь бүр A3 миний дээр явчих. Би тэгэхэд яаж энэ ранкийнхаа 7 эзэмшээд явж байна. Мгм. Яа. Бадмаа Админ бол бас манай 10 жил харин тийм тийм ээ. үү? Тийм бас одоо тестлээд явж байгаа хэвээр бүх үгсийн цангийн одоо яг энийг шал өгнө гэж бодоагүйсэн. Аха. Тэгээд би хитрхийг сэтдаггүй хийсээр гад одоо тэгээд энийг шалгалт өгөндөө гэсэн одоо явчихлаа да. Гэтэ өгсөн дээр шүү дээ. Ер нь бол тий хэлийг Харин тулчин сураад авцсан дээр л дээ. за Вау. хүмүүсийн оноо моноо харин нилээн ихсэж байгаа юм байна да. Бөө. Вау, манайхан ч бүр амар итгэвтэй байгаа юм шүү дээ. Харин тийм. Дээгүр бол алан болж Тэгээд байгаа юм байна. 2000 оноо. баг нэг яшин шалгалт шиг болоод байгаа юм шүү тий. Ингээд бүгдээр ингээд нэг оноогоор ингээд жагссан байдаг. Нөө чигталтаараа л орж байгаа шиг юм та. Аа. За энэ манай энэ доогуур байгаа хүмүүс одоо өөрсдөө нэрийг харж ивэл одоо жоо хичээх хэрэгтэй шүү. Амар паблик шууд ингээ харагддаг тий. Зүгээр энэ гайгүй хэлгээд. Гэхдээ ер нь хүмүүс өөрсдөө мэдж байгаа. Манай энэ сайтад бүртгүүлсэн 1500 хүний дотор та байгаа л яаралтай оноогоо дэвшлүүлнэ үү, ранка дэвшлүүлнэ үү? Тийм ингээ бүгд ингээ меншндэд ороод ирдэг бол яг уу чигш. Гэтэ нэг юм жоохон шар хөдөлдөг юм байна. Би одоо жишээл нэг 710 оноотой явж байгаа гэдэг чинь ингээд яагаад нэг өдөрт 10 минут яагаад бүр яс хийж болохгүй гэж. Би одоо тий. Би одоо өөрийгөө тестлээд явна. Тэгээд нөгөө энэ сайтын яг нөгөө гол нөгөө концепт нь яг тийм байхгүй юу? Ерөөсөө өдөрт өглөө эрт ч юм уу орой унтахтаа ганцхан бүлгээ 5 хичээлийг зүгээр ингээд нэг уншиж дуусчаал тэгэл болоо. Тэгэл дараа нь яах вэ гэхээр тийм ингээд гэр орноо цэвэрлж явах та одоо ингээд нэг бидэрт ингээд арталт нэг бэкграундын гоё юм сонсож явах хэрэгтэй байдаг шүү дээ тий. Аливаа нэг зүйлийг гэртээ ингээд хийж явах та. Яг тэгтээ зүгээр нөгөө нэг 3 минутын л сонсгол байгаа юм чинь 3 минутын одоо 5 сонсголыг ингээд аяг тавгаа угаж явахдаа тэр ингээд сонсоод байж эн чинь ямар үглээ гэдгийг ингээд рекал хийгээд боيو буцаач нөгөө тархин дотроо ингээд дуудад санаад эн чинь нөгөө үг шүү дээ гэсэн байдлаар тэгж яваад маргаашта болохоор нөгөө өнгөрсөн одоо өдөр нь хийсэн 5 одоо сэдвийнхаа үгнүүдийг ингээд ганц одоо нөгөө юм дээр байгаа. Тест хийсэг болохоор ерөөсөө ингээд ганцхан нөгөө олон бүлэг сэдвэрээ биш. Нөгөө олон тусдаа хичээлүүдээр биш. Нөгөө ерөөсөө ганцхан бүлгээрээ байгаа юм чинь тэгээд тухайн бүлэглүүгөө ороод ингээд нөгөө нэг үгсийн сангаа тестлээл яхад болно гэсэн. Тийм шүү дээ тий. Тэгээ яг цээжилж үү гэдэг. Гол нь тэгэл сонсголоо өглөөд ингээд нэг яг нэг цай копи тавьж агаад нэг 5 бүлгийн хичээлийг зүгээр л ингээд нэг ганцхан бүлгийн 5 хичээлийг ингээд нэг жоохон ингээд гүйлгэж харчаал. Тэгэл бусдыг ингээд нэг сонсголоороо ингээд өөрөө татаж нөгөө яадаг штэ тий. Сонсож явахдаа үгийг барьж аавна гэж хэлдэг штэ. Тий. Би бол одоо яг өглөө алга нэг юм нөгөө кофе уух цагаа зориулдаг байхгүй юу? Яг аудио хэсэг дээр нь. Тэгээ яг энэ үгийн сангаа ингээд сонгож байгаа. Тэгээ аудио хэсэг чинь нөгөө нэг хэдэн минут үргэлжилдэг штэ. Тэгэл сайхан кофендээ төвлөрөө тэр чинь одоо бараг бясалгал хийгээд байгаа юм уу хаашаа тий. Тийм. Аудио хэсгийг сонсдог. Тэгэл тэгсэн багт чинь би нөгөө өөртөө цаг гаргацсан даа гэж бодохоор нэгдүгürt гой санагдаад хоёрдугаарт миний хэлний мэдлэг дээшлээд байгаа даа гэж бодгонгууд тийм ээ. Өдөр болгон юм бүтээмж өндөртэй явах юм шиг санагдаад байгаа. Тэгэхгүй болохоор ингээд одоо ингээд нэг юм сошиалын ингээд баахан зүйлүүд ингээд үзэхээр ингээд яг юунд төвлөрж байгаагаа мэдэхгүй тэгээд ингээд цаг хугацаа дуусчаад идэх тийм. Яг зөв. Одоо би бас энэ талаар нэг юм рил хий гэж бодоод байгаа. Рилийн санаа манайхаа next reel. Би ингээд яг N1 дээр өөрөө бэлддэг хахад ингээд амар өрөвдөлтэй байснаа санаж байгаа байхгүй. Одоо л өөрөө өрөвдөлтэй гэж бодд юм байна. Тэгээд тэгсэн чинь ингээд юм PDF материал олоод авсан. Тэгээ өөсөн монгол хэл дээр ингээд орчуулад өгсөн ийм вебсайт байдаггүй байсан байхгүй. Тэр үтгэл ингээд аппликейшн хүртэл ингээд баг байдгүй. Тэгээд би за одоо яа гэм блэ гэд хөрх юмд ингээд PDF-ээр монгол орчуулгатай хийдэг гэсэн. Тэгээ тэрийг ингээд англитэй тулгаж иж ойлгодог. Тэгэхгүй тэр чинь нөгөө ингээд бас ийм орчуулгын алдаа малаа бас буруу зөв цээжлэх магадлал амар өндөртэй. Ийм баталгаатай биш тийм орчуулгад аявих байсан байхгүй. Тэгэл би одоо ингээд бодох нэ яа ийм сайт гарцсан байх гэж.
Энийг бүр Өөрөө уншаа. нөгөө тийшээ өгсөн цагийг нь орчуулсан байх гэж. Үгүй яг үгүй ингээ одоо энэ хүмүүсийн төлөө л би тэр PDF-ээр цаасан төлөвчгээр сураал үсттэй. Одоо харин үүнээс цааш минээс надаас хойш хүмүүс маань илүү гоё аргаар сураасай л гэж хүсэж байна да. Тэгээд бид нар бас нэг зүйл ингээд төвшин ахих гээд амар их олон ном цуглуулдаг байсан тийм. Тийм шүү дээ. Юуг мэддэхгүй баахан номнууд тэгэл шуналтаад аваал юм. Тэгэл Тийм. хэрэгтэй юм шиг байна гэл заа гэл аваал. Тэгээ нүүдгт гэдэг яг хүнд хизээч үзэхгүй тийм. Хаяалаа тэгээд нэг юм дэлгэж үдсэн болсноо. Аа. Яг ингээд цаасны юм бариад авах жоох уламжлалт арга байдаг ч юм уу. Наснараа нөгөө цаас барьсан хүмүүст чинь нэг юм шинэлэг юм хэрэгтэй байдаг шүү дээ. Одоо тэг хэдүүлээ хичээл хийх арга барилдаа салхи оруулах хэрэгтэй. Тэгээд ингээд нөгөө нэг хэцүү зүйл нь нөгөө нэг номон дээр болохоор ингээд нэг хууц эргүүлэх болгонд ингээд шин сэдвүүд гарч ирээд идэг. Тэгээд яг нөгөө сонсгол нь бас байхгүй. Тэгээд тест нь бас ажиллахгүй. Ингээд олон үгнүүд чэйжлээд идэг. Яг хизээ хаана юун дээр хэрэглэх вүлээ гэдэг нь ингээд буцаад байхгүй болчдөг. Ингээд тест ажлын их зүйл нь ингээд тухайн хуудасны артал байгаа л нөгөөдгөө дуусгач нь л бол тэгэл дахиад байхгүй болчдөг. Яг зөв. Наа чи бүр яг ингээд нөө цаасан төлөвчгийг цаасан сурагчгийн нэг юм хэцүү тал нь юм да. Харин тийм. Тэгээ орчуулгыг нь харахаар жишээ өгүүлбэрийг нь харахаар дандаа ийм манай монголчууд яаж байгаад нөө цөөхүлээ болохоор ихэвчлэн ингээд хятад хэл дээр гаргацсан байдаг. Эсвэл вьетнам хэл дээр орчуулга нь гаргацсан байдаг. Тэгэл би ингээл яалчгүй монголчууд цөөхөн болохоор хэцүү юм да. Төвшин ахих тусмаа ялангуяа нөгөө N1 рүү очих тусмаа. N3-аас дээшиг бол ингээд заадаг хүмүүс амар олон байгаа байхгүй. Ном турхагч гэсэн юм хүртээмжтэй болчиход байдаг. Тэгэнгүүт яг ийм дижитал юм ерөөсөө ховор байгаад байна да гэж боддог ялаа. Тийм. За хоёлаа одоо тест эхлэх үү? Нэг хоёлаа бүр ингээд тестээс айгаад ингээд өөр юм ярмаар байна. Одоо хоёлаа ингээл хийхээ зөөр арга байхгүй. За өмнөх удаагийн тестээр чи ихэлсэн, чи төрүүлсэн. Тэр энэ удаагийн тест дээр би ихлээ. Тэр чинь 10 үгээр үзэх үү? Жохон үгсийн тоогоо нэмж үзэх үү? 15 үгсээр идэр үзэх үү? Тэгээ 15 үгсээр үзье. Үгсийн тоогоо бас нэмж болдог нь бидний давуу тал тий. Одоо хэрэглэгчнэр маань өөрсдөө 15 болгоод нэмчих болно. Энэ явцаа. Окей. Тест 2-ыг тийм. Түрүүний ч ойлоо тест 1-ийг хийлээ. Тест 1 2-ыг хийсэн баха. 1 2 шүү, 1 2. Одоо 3 4. Одоо жоохон премиум тал руугаа ороод тэгээд премиум дотор яадаг үгнүүд дээрээ. Тийм юм уу тийм. Тэгэхээр түрүүнийг дээр ингэсэн гэсэн үг үү? Чи болохоор одоо бүлэг 1-ийг хийгээд би болохоор бүлэг 2-ыг хийгээд явсан юм уу тийм? Харин би бас сайн санахгүй байна. Бүлэг 1-ийн дотор 1-р хичээл 2-р хичээлээр нэг нэгээр нь хуугаад авсан биш магадгүй гэж бодоод байна. Бүлгийн дотор хичээл нь тусдаа байхгүй те. Хичээл нь бүгдээрээ ингээд матумын хийгдсэн байгаа. Одоо нөгөө хитото канке гэж байгаа штэ. Тийм. Тэрнийхээ 3 4 5-ыг нь хоёлаа хийгээгүй биш магадгүй гэж бодоод байгаа. Үгүй ийш явах юм бол тэгээ шууд ингээд матумын хийгдсэн. Хоёлаа яг тэгсэн. 1-р бүлгийг би хийгээд 2-р бүлгийг өөрөө хийсэн. Тэгэхээр би болохоор одоо 3 4 гэж ойлгоод байна. Окей. За 3 4-өөс эхлэе тэгвэл. За тэгээ. Юу хоёулаа нэг бүлэг хийвэл яг үлээ нөгөө буцаад сая хийсэн үг бас гарч ирэх давтагтаад гарч ирэх магадaltaй болох шудраг бас болох нь тий шудраг бас болчих. Би шипи авчих шүү дээ. Зөв. Тэгэхээр одоо тэгээ за бүлэг 3-аас эхлэе. За амжилт хүсье. За эхнийх нь дараагаас өрөө. Амарх үг гэнэ. За юу юм? Залхуурах. За тэгснээ шууд дараа. Тий. Сугош суто. Ёкэни цукгаретте шимао. Дараа гэдэг чинь болохоор залхуурах гэсэн үг юм байна. Ядрах тий. Залхуурах бүрч ядардаг. Дараа нэг яаж хийж болох вэ тий. Юм хэмэрх өдөр байдаг. Тэгээд нөгөө хийх байгаа ажлуудаа бүгднгийн дандаа за дараа. Тийм. Ямар гоё бэс юм бэ? Күцүраагүй. Күцүраагүй.
Яаж юм? Амрах тус. Энд их юу? Нэг юунд орж байгаа юм шиг санагдаад байгаа ингээд сайтны нэвтрүүлэг дээр орж байгаа юм шиг. Тэг ингээд юм секунд явж муудаг тэг ингээд дуутай. Тэр нь одоо бүр ингээд нэг тэгдэг гэсэн шүү дээ. Ингээд нөгөө Египтийн одоо юу хідэн онд фараон марон хідэн онд байсан бэ гэсэн ингээд хариултууд нь бүгдээрээ ижилхэн ингээд нэг оны зөрөгдөж идэх шиг ингээд угаасаа хүн идэхгүй нь асуугаад идэх. Тэгснэ ингээд та 50% авч болно гэ тэ. Харин тий. За 50% авч цэцэр болно ш. Үгүй хоёулаа ингээд л та. Ингээд замдаа явж байхдаа нэгнээсээ нэг удаа ийм тусламж авах тийм боломжныг нэгэндээ олгоо л та. Тийм. Юу бэж гэхдээ юу юм байна. Түрүүний удаа чамд хожигдсан болохоор одоо яасан чи макена юу. За окей тэгвэл тусламж тэгвэл нэгэндээ үзүүлэх болий. За нар туссан газар гэвэл хий хатаар хэцүү ажил гэвэл нэг тайхин никви энтер гэдэг шиг байдлаар орж ирнэ. Тэгээд амрах тухлах гэхээр нөгөө юкури энтер гэдэг шиг ханцнууд болоо ханцны дуудлагын тиймэрхүү ханцууд байх болоо. Тэгэхээр анхаарал сайрнаас садарах. Күцүроку гэдэг нь магадгүй нөгөө нэг тай күцүү энтертэй адилхан байдлаар тэр тай күцүүгийн ханц орж ирсэн л болов гэж бодож байна. Тийм баг. Тай күцүү гэж юу юм? Тай күцүү гэхээр нөгөө нэг бас залхах гэсэн үг таттай. За алдсан шүү. Амрах тухлах байлаа. Тэ? Ютарито күцүраагүй гинэ. Амрах тухлах юм байна л да. Рибинг нь софа дээр ютарита күцүраагүй. Би энэ үгийг ийм цээжлэх ийм гоё арга надад шууд орж ирж байна. Күцүү гэдэг чинь гутал шүү дээ. Тэгээ ингээд күцүүгээ локлцсон гэж бодоо рокко гэдэг чинь нэг юм локко гэдэгт ижлэн сонсогч бастай. Тэгээ гутлаа цайжилсан гэж бодгонгод гэрээсээ гарахгүйгээр гэртээ амарна. За. Күцүү рокко. Ийм цээжл болох юм те. За сайху гэдэг чинь болохоор сайн ханц чинь болохоор нарийн жижигхэн кумакай гэхэд ордог. Күүч нь болохоор ажил дээр ордог. Тэгэхээр чимэглэх хурлах. Nice. За нараасуу гэдэг чинь дасах гэсэн үг нөгөө нарааруу гэдгийн ханц орж ирээд нараас нараас дасгах гэсэн үг. Мимини эйго нарааш дээр. Нөгөө чих онгон монгон гэдэг чинь л одоо баг нараас үл юм байна. Тийм байна. Окей. Нарааш дээр. Окей. За бараас үг амархан байна. Задлах илчлэх. Би надад ч гэсэн мэдэхгүй юм байна. Бараас. Тийм юм уу те? Энэ тавилгыг задлж ижил зөөж бол. За. Хики комаро гэдэг чи одоо гэрээсээ гарахгүй байх. Бүгэх. Тий. Мөн үү? За хито куро. За ста гокуро сама гэдэг ч та гэдэг юм. Анзаарч хэцүү ажиллаа. Тийм байна. Хэцүү ажилласан. Нэг ханзаар нь бас хөөсөөр ягаад утгын толдог нь Япон хэлний даваа талтай бас гоё те. Тэ барасо. Тэ басу? Тибасо. Тибазу. Хоёул болсон. Юу вэ? Тибац. Тэ орсон байгаа юм чинь те хүний гар орсон л үг гэж та. Хикошно тэ баразу тотонойт дээр. Баразу. Хикошно тэ баразу гэдэг чинь одоо юу нүүлэлт одоо нүүдэл судлалынхаа бэлтгэл гэдгийг хикошно тэ баразу. Бэлтгэлээ базаан л гэсэн үг юм байна л да тий. Окей. Тэ базу. Тэгэхээр сагяно тэ баразу татанайт дээр үг гэхээр тийм байх тий. Ажлынхаа бэлтгэлийг хангалтна гэдэг шиг. Тийм бэ. Шүчөно тэ баразу гэдэг ярьж бас болох юм шүү. Тэмлэлтэнд явах бэлтгэлийг хангах гэдэг. Тийм бэ. Хинатаг энэ амар гоё үг шүү дээ.
Наруто дээр гардаг Хината. Гэхдээ ханзан биш л баг л та. Нөгөө юу character-ийн дүр нэстэй те Хината чинь. Нарутогийн найз хүн билүү юу илээ? Мөн. Мөн те зөв санаж байна. Аа. Наруто дуртай хүмүүс байвал энэ үгийг цэжлэхэд зүгээр л юм байна. Нард туссан газар. Хината. Хинатагийн утга нь гэхдээ ийм юм уу жихнэсээ? Үгүй ээ. Өөр нэртэй. Ханзан өөрөө. Ханзан нэрээ өөр гэж магадгүй те. Цэцэг мэцэгтэй гэж магадгүй те. За гэтэл Хината бол нар туссан газар юм байна. Тийм байна. Некога Хината те. Утто шүү дээ. Ааха. Утто. Мопара. Ааха. За чимэглэх биш, амрах тухлах биш, задлах биш. Тэгэхээр одоо үлдчихэж байгаа голчлол хөвчл. Yes. Мопара. Хөвчлэн голчлон мопара. Шүми дээр орж ирж болох л тий. Тийм бай та. Магирэро. Наа чи нөгөө Комокико гэдэг гурилны ханзанд ордог ханз явж гинүү да? Харин тийм байна тий. Тэгээд угаасаа энэ ханзыг нь ингээд бүшүүгээр нь задлаа харах юм бол Итогийн ханз ороод Бүнгийн ханз ороод тэгэхээр юмыг бас жижигхэн болгож хуваарлаад хооронд нь холбож байгаа гэхээр ажил хуваарлах байгаа. Нунтаг гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Ингээд бод санаа ингээд бүр ингээд нунтаг болоод будраад алга болчихж байгаа юм. Яг ингээд сарнин алга болох. Тийм л юм байна л да. Би бас яг энэ ханзын мэддэг болохоос магирэрэг бол мэдэхгүй л юм байна. Гэртээ номших төдий санаа бодол сарндаг. За яг уу тий. Тийм байна. Окей. За Сакасамана. Гяккугийн ханз авч ийн одоо тонгороо уруулах гэсэн. Аха. Би бас яг саналаа шүү. Энэ юу вэ? Шин. Шин сүрэг. За одоо угасаалаа. Тийм. Шин гэдэг ханз авч чинь шинжлэх. Шин тий. За үгүй. Мөн бэ. Кучига Койро. Энэ харийнхын ханз нөгөө арийнх нь юуны ханз гэсэн бэ? Бүдүүний ханз уу? Химана гэд бүдүүрх гэд арай үгүй юу? Би бодлаасан гэдэг нөө. Шибо. Бас ер нь дөхөж юм тий. Нэг иймэрхүү бавал харагддаг та. Химагийн хима. За тийм байна. Кой хима. За ямар ч гэсэн амтлах мэдрэмжээ саяжруулах. За одоо сүүлийн үг. Сүүлийнх нь Тэваке. Тэваке гэдэг чинь тий ажил хуваарлах. Тэваке эсрэг. Тий. Томодоч доо. Тэваке шитэ имацо матомеро. За ингээд 15-аас 13 авлаа. Мундаг байлаа. Гүцрөөгүй. Гэхдээ энэ хүртэл амир бисттэй ингээд асуултын ингээд бүх хариултууд нь ингээд бүгдээ ингээд матома хийгдээ гараад ирдэг. Тийш үү те. Энэ нь гоё те. Яг юун дээр алдчихв? Юун дээр алдаагүй. Энэ бүр ингээд баг муухан нөгөө юм. За одоо өөрийнхөө сайтыг амир магтлаа гэх үедээ. Японы бас сайтууд байдаг аахгүй бүр аппликейшн байдаг те. Би тэр аппликейшн дээр ингээд шоглон бөглөөд яг энэ тест дуусгангууд яг ингэж гоё гарч ирдэг байхгүй. Тэгээ ингээд юун дээр алдсанаа мэдэхгүй. Хэдэн оноо бараг авснаа ч мэдэхгүй тэгэл. Гэхдээ нөгөө хүн ингээд яалтчгүй ингээд бүр ингээд сэтгэл гаргаж хоол хийсэн хоолоороо ингээд нэг найз нөхдөйгөө тэр дайлахтай нөгөө хоолныхаа талаар ингээд учиргүй өөрөө магтаал яриад идэг шүү дээ. Гэхдээ чи бүр ингэж өшгөлөөд харин тийм. Амар гоё биш юм. Өөрөө бүтээс амар гоё. Тийм. Амар гоё ингээд нэг өөртөө хэрэгтэй зүйл хийж тэрнээсээ ингээд амар гоё кайф аваад идэг. Сток гоё юм аа. Янз юм аа. За одоо
Юу яа Одоо чиний хэлсэн чиглэлгүйгээр юу яачих юм? Би ингээд сонгоод явчих. Тэгвэл арай дээр юм уу? За тгий те. Тий, тэр нь амарх. Одоо чинь N1-ийн 4-р бүлгээс би тест өгөх гэж байна. Би нэгийг сайн ирүүлж байгаа. N1-ийн жоохон айгаал за яах вэ? Гакку макку Би тэгээ сая 13 он авсан. Тий. Чи 13-аас 13-тай тэнцэх буюу түүнээс дээш авах юм бол чиний нөгөө алдар суугаавья тэр чигээр үлдэх гээд байна. Хичээнэ. Ааха. За эхлэх байх. За эхлэе. За би билээ. Yes. Гаккури гинэ. Ямар аим хэцүү өгнөөс эхэлж байна. Бүр төвшин яхаад левел дахиад гаккури ч одоо юу юм бэ? Гаккари болохоор болоод ирэхээр уг нь нэрээ нуухгүй байх, хувирах өөрчлөгдөх. Нэвтрэн орох чинь шал өөртөө хувирах өөрчлөлт. За би юу яа нэрээ нуух нэргүй байхыг сонголоо. За. Please. Юу вэ? Энэ ямар сони юм бэ? Гаккури бас ингэх юм бах та. За би ч бас болоогүй л байгаа юм. Тэнцэн гэж итгэсэн их сургуульд ороогүй. Маш их урам уурсан гинэ. Гаккури. Чамайг нэрээ тэгсэн байх гэж бодлоо шүү дээ. Гогаку сүрүтэ омотте ита дайгаку ни ирезу. Ирезу истэ. Ирезу гаккури шта. За би ч одоо суух юм байна. Шууд эхлээл шууд алдчихсан. Гаккарис тийм бай таа. Миний баярлж байгааг. Харин тэгээд л ах шиг. Тийм бай тийм. Гаккари сүрүүгийнх нь одоо бүр хүн хэлбэр нь болохоор гаккури сүрүү юм байна те. Гаккури шүү дээ. Би харин тийм нэг юу гэж ойлгоод байна. Одоо гаккари сүрүү гээд кун болоод ирэхээр нөгөө бусдад урам хугараад гаккури нь болохоор өөр дээр урам хугардаг юм болов уу гэж ойлголоо. Гаккури гээд. Одоо би шилэл өөр дээр ярьж байгаа сте их сургуультай ороогүй те. Урам хугарсан гаккури. Тэгэнгүүт би найзтайгаа уулзсан гэсэн болооч найз маа миний итгэлийг алдсан болохоор чод гаккари штэ гэх юм лөө. Ястай ингэж гүн гүнзгий бас юмыг бас нөгөө талаас нь харж боддог. Ялцчгүй л бас. Бид нар чи амар задлж ээж нөгөө ингэж ойлгодог нөгөө үндэс суурьтай. Тий. Гэтэл миний амар шаргадalж чинь. За яг за би барина бас те. Зүгээр. Би дахиад 14-ийг зүгээр өнгөрөөхгүй. Бүр үчигсэн юу вэ? За хариулаа. Алин сонгох юм. Үгүй гатхандыг сонгоё. Яна алцах үү? Яна алцах үү? Күгрөө. Тийм. Нөгөө хоёр нь бас арай л биш байна л та. Тий. Тэгсэн чи хөгжиг твших яах вэ? Яа амар юу болоод байна энэ одоо? Күгүта. Их сургуулийн хаалгаар алхахлаа. Хүсэл мөрөөдлөө тийм их сургуулийн хаалгаар алхахлаа. Ямар амар хэрэг вэ? За би нүгийг мэддэг юм байна. Хүлийн зөвшөөрлөө. Яа. Одоо яаж ч яста жинхэнэ нөгөө гаккури штэ. Харин тэглээ те. Чамаг хараад. Намайг хараад гаккури штэ. Чи бол дөнгөцөө тий. Чи бол дөнгөцөө гаккури штэ. Чамаг хараа би гаккури штэ. Яа за. Хөө энэ маань болохоор штэ. Бүдгэрэг чичрэх гинэ. Тогтургүй болох. Хинсэн сүрүү юу? За би цаар. Энд чинь нөгөө хувирах штэ. Хувирах шинжлэх. Өөрчлөлийн ханд орсон байна те. За хувирах шинжлэх дээр тогтлоо. Шинжлэхүү хувирах өөрчлөгдөх үү? Яа ямар амар хэцүү юм бэ? Сэн чинь одоо юу юм бэ? Мэдгүй. Ерөөсөө л харагдаж байгаагүй. Яг энэ шинжлэх нь бол биш, хувирах өөрчлөгдөх нь байх хэрэгтэй л гэж бодсон да. Гэтэ ингээд нөгөө цаашаага явахын одоо нөгөө нэг чарганы доотлын суурь орж ирээд бүшүүгээр нь харах юм бол тэгээд бас за ерөөсөө мэдэхгүй юм байна. Хоёлаа хувилбар шинжлэх гэж штэ тий. Тэгснэ нөтг нь хувирах өөрчлөлт. За би ерөөсөө хувирах өөрчлөгдөх дээр санал авлаа. Окей. Наачин л ах хэвээр. Тийм бэ. Харилцаа холбооны орчин цаг үеэ дагаад өөрчлөгддөг.
Тийм байна. Яг ч нөгөө чарганы ийм слайш орж ирээ тэгээд ингээд цаашаага Мгм. хувирч өөрчлөгдөх эхэлж байгаа. Мгм. За, шинкасруу. А энэ болохоор хөгжих дэвших гэсэн үг. Тийм тий. Yes. Kokoro zasu. Энэ аягүй хөөрхөн үг шүү дээ. Би энэ үгэнд аягүй дуртай. Мгм. Ирмэлзэх зорих гэсэн үг. Мгм. Нөгөө Kokoro. нэг дээр үеийн хилэндээ нөгөө нэг гокоро юм ашта гэж ярьдаг байсан юм л шүү дээ. Нөгөө ойлголоо гэдгийг. Тийм үү. Kokoro юм ашта гэдгийгсэн үү? Тийм. Би Одоо анх нөгөө нэг юуны кинон дээр Шогун гэдэг кинон дээр ингээд одоо хүмүүст шижиөхөөр нөгөөдөл Макари маштай биш Кокоро маштай гэж ярьдаг. Kokoro юм ашта. Чи бас Shogun-ыг үзсэн юм уу? Би бас Shogun-ыг үзсэн шүү дээ. Яа, тэр бүр өстой янзын гоё кино тий. За хоёлаа зинзээ цаахгүй шүү. Shogun руу орохгүй шүү. Shogun. Юу бэж. Тэрний тэгтээ Кокоро маштай гэдэг нь болохоор юу юм бэлээ? Юу зүрхний хаан зарах юм бэ? Тий андарсан. Тэгээ гэдэг нь болохоор тороо гэдгийн хаан зарах юм бэлээ. Зөө. Энд болохоор зүрхэн доор орсон байгаа тий. Тийм байна. Тий. Магистрт суралцахаар зорж байна гинэ. Тэгээ энэ юу нь яг ийм зорилгонд хүрэхгээ тэрэндээ ингэж хүсэл тэмүүлэлтэйгээр урагшилж явах үедээ Kokoro заасуу гэдэг юм бэл. Тийм би байна. анх сонсохдоо тий. Анх сонсчод Kokoro гэдэг үгийг сонсчод энэ ингээд ийм зүрх сэтгэлтэй холбоотой үг байх таа гэж боддог гэсэн чи яг л тийм байсан. Тий жишээн дээр амар гоё ялгааг нь гаргаж ирсэн тий. Тийм бэ. Тий Kokoro засуу гэж орж ирчээд артлынх нь болохоор Мизашти ирүү гээд. Яг ирмэлзэж зорж ийн гэдэг хоёр үгийнхээ ялгааг. За. Тий. Урт талд нь ерөнхийдөө дандаа нэр үг гэднэр орох магадлал өндөр гэдэг. Одоо ийм мэрэгжилтийн болмоор энэ. Одоо инженер болмоор энэ гэд engineer Kokoro засуу гэдэг нь ийм хүн болох гээд л ирмэлзээд байна. Тийм үү. Зөв. Тийм ээ. Наа чи болохоор хүсэл биелэх гэсэн утгатай. Ямар гоё үг орж ирж байна. Намайг хоёр алдчихгүй дараараас ингэж. Канаугийн ханзыг шигжээдэгтэй мэдэх үү? Мэднэ. Нэмэх үү? Нэмэх тэмдэгтэй мөн мэт. Тий. Урт талдаа нөгөө усан тусалтай. Үгүй ээ. Юу Канаугийн ханз чинь 14 күчи гэдэг лөө 10 күчи гэж байдаг. За. Тэгэхээр 10 удаа хэлэх юм бол биелж байгаа гэдэг чиг. Тийм биш үү? Нэр урт талдаа ам тэгээд арт талдаа 10 гэсэн үг шүү дээ. Тий. Вау, наа чи өстой ямар гоё утгаар нь тайлбарлаж байна. Тэгвэл хүсэл биелэх гэдэг үгийг цээжлэхдээ ам арт талдаа 10 удаа. Тэгээ хүслээ 10 удаа хэлбэл биелэх юм байна. Окей. Хүү энэ юу катакана вэ? Энэ нэг юм бас нэг хэцүү юм том ийм гадны амар урт катаканууд орж ирдэг те. Ингээд юу чинь? Бажон ап. Ап нь болохоор ямар ч тач ап гэдэг шиг. Хүсэл биелэхий чинь сайн хэлсэн ш тойрох өөрчлөгдөх. Одоо энэ тэгвэл юу юм бэ? Ап гэж байгаа юм чи угаасаа хөлбөр шинжлэх гэж утгатай юм байна. Тийм, version update гэдэг юм байна шүү дээ. Тэгээ version. Бүрээрөө. За энийг болохоор юу яа? Бүдгэрэх, чичрэх, тогтворгүй болохыг сонгоё. Бүрээрөө. Тийм. Бүрээрөөтэй ижлэх юм байна. Тэгсэн чи алчвал яана. Гэхдээ юу өмнөх утган дээр чи яасан нөгөө гарын татах гэдгийг сонгоод тэгээд алдсан байт юм. Тэгэхээр чамд одоо ер нь тийм сонгоогүй хоёр хөлбөр гарын татах эсвэл бүдгэрэх чичрэх хоёр лээ. Яасаа хэцүү юм бэ? Гарт атханд. За би гэхдээ бүдгэрэх чичрэхээ сонгоё. За тийм. Яана наа чи ихтэй буруу юм шиг л. Яа зааш үү. Ядаж тэнцээ яваа. Шашинга бүрээрөө. За. Конокикай ва тега соноэру то үгүй чи бүрээрөө то шашинга бүрээрөө. Энэ төхөөрөмж нь гарын чичрүүл зураг бүрэлдэнэ гэж тийм. Энэ тэгтээ кишүүгийн ханзах шиг байна. Кикай биш. Тийм үү кишүү вэ нүү?
Гэтэ одоо тэгээ нөгөө камераар зураг гаргахтаа хүн чинь ингээд гарын салгалчул тэгээ зураг нь бүдгэрдэг гэсэн үг. Аа. Бүрэлддэг. Тэрний Тийм. бүрээр юм байна шүү дээ. За бас л болоогүй л байна да. За эн чинь жигнэсээ нөгөө нэг гарт татах нь зэ тэ. Харин тийм байна те. За. Шүчүү. Яасаа хөрх уугүй юм гэтээ шүчүү. Аа. Амжилтыг атгандаа оруулахын тулд энэ их сургуульд илсэн. За. Тайлбар мэл гоё орчих юм байна. Шүтээ ард ирж шүчүү. Тэглээ. За. Цураноку. Наа чин болохоор штэ нөгөө тууштай байлгах, зүтгэх гэсэн. Тийм юм уу те? Тий. Цураноку. Энэ ханз нь өөрөө нэг юм тууштайгаар нэг юм зүтгэх мүтгэх гэсэн утгатай л ханз гэдэг шиг нэг. Тэр урталт нөгөө нэг юуны босоо кокорогийн ханз ороод ирэхээр нөгөө нэг нарээр болчих шүү дээ. Тийш. Дасхын дасхуу. Тийм. Тийм. Энэ гэтээ ингээд дангаараа A1 дээр явж байгаа шиг тий. A1 гэж. За би итгэлтэй байна. Мөн байна. Сайтейгэн. Онооч нөгөө дөрмээрээ хандны хавтгыг дагуу штэ тий. Хамгийн баг наацах юм. Хамгийн доод хязгаар мэдгаар гэсэн үг. Хинсачи. Катамукеругийн ханз энэ ихнийх нь ханз нь. Гэхдээ ихнийх нь нөгөө нэг хиншүү өнтер гэхэд эдит мэд идэхэд ордог билүү? Хиншүү дээр үү. Гэхдээ тийм биш магадгүй. Хэвлэлтэй холбоотой гэж магадгүй. Гэхдээ энэ дээр бол би юу юм бэ? Нөгөө саа ороод ирсэн байгаа болохоор саа чи ялгаа штэ тий. Чи нь болохоор нөгөө үн цэн эсвэл нөгөө төвшин гэсэн утгаараа эсэлтийн онооны төвшинг ингэж хэлье. Хинсачи. Тийм ээ. Яац ч юм бэ наа. Тий. Болохгүй нэг ханзаар. Тийм тий. Бараг энэ гурван ханц гурлаар нэг үг хэлчихэж байгаа юм шүү тий. Тийм бараг хэлээд өгчлээ штэ. Японд ингэж бодохоор гоё ч юм шиг. Хайрламар хэл шүү. Сайсен тан. За. Наачин болохоор нөгөө юу вэ? Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи. Сайсентен кикай. Нөгөө англиар тэгдэг шүү дээ. Одоо тийм. Нөгөө cat agent technology гэдэг бүр ингээд технологийн одоо ингээд хөгжил ингээд явж байгаа шүү дээ. Одоо нэг тан гэдэг нь болохоор ингээд юмны ингээд нэг юм зүсцэн одоо хязгаар мязгаар гэдэг шиг бас нэг тийм төгсгөл мөсгөлийг хэлдэг шүү дээ. Тан гэж. Тийм. Яг энийг англиар болохоор нөгөө нэг catch agent technology гэдэг бүр ингээд технологи одоо бүр ингээд хамгийн тулцсан байгаа үзүүр нь болохоор энэ шүү гэсэн утгыг илэрхийлдэг. Йоо, ямар амар юм. Тэрийг болохоор Японы хэлэн дээр болохоор сайсентан гэж хэлэх юм биш үү те? Тийм. Окей. За одоо хоёр асуулт үлдсэн байна те. Токумэй. За дарталд нөгөө нэр мэр гэсэн ханз маань ороод ирлээ. Унтлах нь токуг бол ястаа мэдэхгүй юм байна. Хүн чинь бас мэдэхгүй ханз манз байж болно өстэй. Одоо өөрөө мэдэхгүй гэж бантаад те. Юу вэ? Нэрээ нуух. Тийм. Нэргүй байх. Токумэй. Бараг ингээд чулуу байгаад чулууг дээдлээс нь өвсөөр дараад тэрийгээ ингээд дээдлээс нь ингээд юмар ороогоо тавьчихсан юм шиг. Тэгээд албаар нэрийг нууцсан юм шүү. Тийм байна. Яг тийм боллаа. За ингэж болтгоо токумэй гэдэг үгийг цээжлэх хэрэгтэй юм байна. Кенто. Энэ чинь нөгөө юу? Таамаг төлөвлөгөө. Тийм байна. Таамаглах. Ирээдүйг таамаглах. Одоо хүртэл их сургуульд ороход төлөвлөх хэрэгтэй. Тэгээ яг энэ одоо төлөвлөх гэдээ ороод ирэнгүүт бид нэр ингэдэж штэ ингээд. Ер нь л ирээдүйг л төлөвлөн л дөө. Тэгээ тэрэн дотор нөгөө илүү юм карьертай холбоотой юм хүмүүс төлөвлөхтэй кинто гэдэг юм болов. Компани дээрээс яадаг юм болов? Компани төлөвлөгөөг. Йосо Йокин нөгөө хоошин энтер гэдэг юм
Тий. Аа. Кенто болохоор нэг арай зорилгын хүрээнд юм шиг тий. Ааха. За. За тэгээд хоёлаа дуслаа да. Тэглээ. Хоёр алдчихлаа. Хамгийн ихний хоёр дээр бүр амар ахаллаа шүү. Күгүрөө гэж юу гэсэн үг гэлээ дундуур нэвтрэх нэвт ор. Гаккури. Манай багш тэгдэгээс ахгүй ингээд Нихонго ва бинкё сүрэба сүрү ходо музыкаши дэс. Тэгээ ялцчихвэл үнэн л юм байна. Гаккури ста. За яг. 日本語の勉強するほど、難しく、なってきているのに、逆に、生活が、離れているじゃないか。なんか、わからない、ことを、減らしているし、逆に、いろいろの、チェンスとか、いろいろの、以前分かっていないことを分かってきたら、生活は面白くなっているじゃないか。そうですあ、ね。ギッポイントしてもらって。で、びもсандраад Жоох маа хичээл. Нихонгоで話すかどうか。ちょっと考えて。いろいろなものがあってますねって。Тэг ингээ юу яадаг вэ? Чи болохоор ингээ Япон хэлээр яг ярих үедээ яг ийм арай нэг өөр ийм хүн гарч ирээд байгаа юм санагддаг уу? Эсвэл яг л Юу, Хэмээрээ угаасаа тэгдэгсэн. Ингээд хүн гадаад хэл сурахаар гинт тухайн хэл дээрээ сэтгэж ирэхээр ингээд одоо хүн нь ингээд өөр болчдөг гэд. Нөгөө тархиныг нь өөр хэсэг ажилдаг гэд. Тэгэхээр тэр хэсгийнх нь ингээд контролдож байгаа зүйлүүд нь хүртэл өөр болчдөг гэдэг. аха. Нөгөө Тэгээ ингээд сэтгэл зүйн менталити хүртэл. Аа. Бага. Тийм бас үйл. яаж яриагаа илүү сайжруулж эхэлсэн бэ? Яа өөртөө ихтэй ярьж сурахад чинь юу нөлөөлсөн бэ? За хоёул ийм асуултыг хариулж үзье. Юу эхлээд ингээд нэг Япон хэлийг ингээд нэг яадаг гэсэн чинь ингээд нэг номоор явахаар заяа. Номон дээр ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөлтийг юм бодож байгаа зүйлээ илэрхийлэх тийм боломж байхгүй заяа. Ингээд нэг шижиний дагуу юм хийгээд байгаа юм шиг зүйлүүд ингээд амар их заагтаад. Тэгээ эсрэгээр нь ингээд зүгээр л хүмүүст ингээд нэг өөрийнхөө кимочи ингээд нөгөө хэлмээр санагдсан байдлаар явахаар ингээд энэ үгийг ийм нөхцөл байдалд ашиглаад гоё юм байна гэсэн байдлаар явахаар илүү хурдан сайжирч байгаа юм шиг санагдчихсан. Аха. Японд очиод тэгээд яаж хэрэглэсэн? Тийм эхлээд ингээд яг номын дагуу явсан чинь яг ингээд хүний хэлсэн үг за энэ үг нь болохоор аль юугээ хэлж ийн гэгээд нөгөө нэг робот баг нэг AI яаж бидний нөгөө хэлж байгаа үгнүүдийг промпт болгож ойлгож байгаа шиг ингэж ойлгоод идэг гэсэн. Тэгээд ингээд за хэлж байгаа зүйлийг нь энэ зүйл энийгээ хэлээд энэ нь болохоор энэ үгээ хэлээ нөгөө бодитоор яг юу хэлж байгааг нь ойлгохтой биш. Хэлж байгаа үг ингээд өгүүлбэрийн бүтцийг нэтер ингээд бодоод идэг гэсэн. Тэгээд юунес ингээд Япон хэлний подкастууд энэ төр үзэж хагаад эсвэл ийм нөгөө буншоо энэ төр ингэж уншиж хагаад ийм нөхцөлд энэ үгийг хэрэглэвэл гоё юм байна гэсэн байдлаар ингээд явсан чинь илүү хурдан Япон хэл нь яриа сайжирсан. Аха. Мэдрэмжээ хуваалцаж эхлээд. Яг зөв мэдрэмжээ хуваалцаж эхлээд тэгээд ер нь бол ярьж эхэлсэн гэсэн үг тий? Тийм. Тэрнээс яг ингээд нөгөө нэг ингээд номын дагуу явахаар ингээд яг ингээд өгүүлбэр зүү үг мүгийг нь сонсоод нөгөөдхөө би catch up хийж ин да гэж бодсоор гадаг юу ярьж байгааг нь ойлгохоо байгаад гэдэг шиг. Юу хариулах хэрэгтэйгээ бодгоо байгаад хүн ингээд одоо надад юм ярьж байхад би ингээд нэг голдоо баймаар байгаа шүү дээ. Тэгээ яг надлуу юм ярихад би голдоо хийж байгаад ингээд за одоо тэгвэл инх юм шүү тих юм шүү тэргээд ингээд ярмаар байхад эсэргээр нь миний тэр баг дээдл рүү орж ирээд тэгээд дээдлээс бас дамжиж орж ирээд ч амар тийм хэцүү байт байсан. Яг юу гэж хэлмээр юм те. Аха. Нөгөө Япон хэл анх сурахад ер нь хүн болгонд хэцүү байдаг юм шиг. Би бас ингээд анх Японд очиод нэг удаагүй байж байхдаа яриагаа сайжруулах шаардлага гараад. Тэгээ би за энийг одоо ингээд манайхан амьдрал дээрээ туршиж үзэхгүй байх хэрэгтэй. Хотлаа туршаад үзье. Би Японд очиод ингээд гэрээсээ хол байдаг заяа. Бүр шал танихгүй экимикийн дээр бууж агаад комбин ороод ирдэг гэсэн. Муухагаас тэ. Тэгээ намайг тоож ярих нөгөө Япон хүн байхгүй, цагаа гаргах хүн байхгүй. Хэдийгээр Японд байгаа ирнэ. Тэгээд би очиод комбиний хүн дээр очиод энэ нь яадгийн, тэр нь яадгийн, бонус карт гэж юу гээ, поинто кадо ва нан дэска, моичидо онигай шимас гэд
Тэгээд тэгэхэр чин тэр нөө ичгэлээ штэ би. Тэр үедээ дахиж таахгүй штэ би угаасаа. Тэгээ би сурсаар байгаа. А гэрийн ажлын комбины бол ингээд байн байн өдөр болохоор тийм чинь нэрээ бодно штэ. Тэгээ ингээ айгуу сайн бодож байгаад ингээ ие гэж мэгэл теста нэр баярлаа гэ. Тэгсээр агаал нэг мэдсэн чинь ер нь айгуу сайн хэлнийхаа ярианыхаа одоо тэр чадвартаа баг зэрэг юм ап хийсэн байсан. Бас муухай арга бас. Мооч дойныг ашигмаасан. Хурууны байдал бас яг ийм байх хэрэгтэй тий. Яг хурууны байдал яг ийм байх. Тий. Үгүй энэ хардаа ингээд ууртай японочууд бас байж штэ тий. Бид нар чинь тэгэл нөгөө нэг аргадаг яриад байгаа тий. Өө битгий уурлаарэ. Имээ никута. Тэр үе чинь угаасаа жоох байсан. Тэгэл яг л тэгэл гараа өргүүлдэхгүй гад л явдаг гэсэн та. Гэхдээ юу энэ зүйл нөгөө гадаад хүмүүс нөгөө нэг гэдэгтэй гол нь биш. Угаасаа нөгөө хүнтэй харилцана гэдэг чинь тухайн хүнд ингээд үгүй ер нь нөгөө нэг зөвхөн Япон хэл дээр биш ингээд бүр Seikaidiki-ний одоо ингээд тим юм биш үү те communication үүсгэнэ гэдэг чинь ингээд одоо body language хүртэл маш сайн үзүүлж ийж нөгөө тухайн хүний нөгөө анхаарлыг татчихж нөгөө ярих хүслийг төрүүлж ийж ингээд нөгөө ярьдаг болохоос тэгжиж хөрхий бас ингээд тийм. Тэгэхээр энэ бас их зөв технологи. Аа. Тийм. Одоо тэгээд ямар ч сачаа байсан тэгэл нөгөө нэг одоо тухайн нөгөө бизнесийн Торики Сакинийхээ өмнө тэгэл эвийг нь олж байгаа л ингээд харилцаа үүсгдэг шүү дээ. Тийм шүү дээ. Аль ч газар. Яг зөв. Тэгээд нөгөө тал талаасаа буулт хийж хоолойны өнгөөс айгуу чухал гэдэг юм билээ шүү дээ. Хичнээн гоё илдэг яриад нөгөө өөдөөс нь ийм хар яар гэд харч ингээд Япон хэл мэдэхгүй байсан би хүртэл ингээд ойлгож байгаа. За энэ хүн загнаад байна да. Тэгээ бас нөгөө юу яадаг гэсэн шүү дээ. За энийг дараагийнхын зөвлөгөөн дээр оруулах уу одоо хэлэх үү аа. Хүмүүс ингээд хүүхдүүд ялангуяа дишан дотор амар олон юм хөгжим сонсдог шүү дээ. Тэгээ би яг тухайн үед яг хэлний бэлтгэлд сууж байхдаа тэгж бодсаахгүй. Би энэ хөгжмийг насан туршдаа сонсож болноо. Тэгэхээр яг одоо миний яг сонсох хөстэй зүйлүүд Япон хэл юм байна гэд. Тэгээд одоо би бол одоо энэ TikTok хацаагийнхаа аудиог ингээд дишан дотор сонсоод явмаар байгаа байхгүй. А тэгээд тухайн үед болохоор би ингээд нөгөө плейлист дотор баахан юм нөгөө Япон хэлний харилцаа яриа сонсож аваад татаж аваад тэгэл тэрийг ингээд тавиал тэгэл чихэн дотор сонсоол явдагс. Тэгээд сая нөгөө чихний бөглөө гарна гэдэг юу гэлээ? Миминий нараас уу? Миминий нараас дээр байгаа тийм. Тийм миминий нараас дээр болсон. Тийм бас ингээд нөгөө нэг ганц гоё ингээд Япон үг сурчгаар ингээд Монгол хэлнийхээ өгүүлбэрийн дунд ч гэсэн нэг ороод хавчуулаад ингээд хэрэглэж юмсан гэж амар боддог тийм. Тий, яг зөв. Тэгээд яг нөгөө нэг юм Япон хэл мэддэг найзуудтайгаа ярих юм баст ёо амар гоё штт ёо. Япон хэл мэддэг хүнтэй тэгтэн чинь бас ингээд те. Тэр бүр амар гоё санагдаад байд ш надаа. Ярьж ах хэрэгтэй. Тэгээд ингээд нэг ингээд амар гоё нөгөө Япон хэл мэддэг хүн ингээд монгол хэлээр юм тайлбарлаж байхдаа дунд нь ингээд нэг Япон үг өгүүлбэр оруулаад хэлчихээр энэ энэ тохиолдолд энэ үгийг хэрэглэдэг юм байна энэ гэдэг ингээд амар гоё. Яг тэгдэг нараа гэдэг шиг. Дээр нөгөө нэг Hello Brain кодын одоо нөгөө Google Meeting-д манай нэг найз орж сурсан байхгүй юу? Тэгээд Японд сурдаг гэсэн. Тэгэнгүүт ингээд та болохоор ингээд өөрөө ингээд маш их Япон үг хавчуулж ярьдаг ер нь мэдэх үү? Үгүй угаасаа тэр чинь Японоор хэлхээс өөр аргагүй үгнүүд байдаг шүү дээ жишээлбэл. Тэгээд тэгсэн чи тэр манай найзад амар гоё санагдсан гэсэн. Яа би ойлгоод нь шүү дээ. Ямар гоё юм бэ? Япон хэлээр ингэж ярих чинь ямар гоё юм бэ аа. Тэгээ би бас яг тийм нэг жижигхэн тэгээд жижигхэн chance ч гэсэн байсан тэрнийг нэг ашиглаад авчихсан гэдэг ингээ эхэндээ тэгж боддог. Сүүлдээ ингээд нөгөө хэлэхээр ингээд зарим үгнүүд ингээд юу хэлээ энэ үгийг юу гэж хэлдэг вүлээ гэхдээ нөгөө нэг аль ойрхон байгаа хэлнийхээ үгээр аваад явчихдаг. Тий. Тэгээ эсвэл заримдаа манай найзууд чи синхронтой юм шиг л ярих юм аа гэх. Би ингээд Японоор нийлчихэд араас нь монгол орчуулга нь орж ирэнгүүт тэр чинь монголоор тэр гэсэн үг. Тэгэл маяглаад байна мэн гэл тэгэхээр үгүй би угаасаа Япон хэл сурч би маяглана уу би Япон хэлийг хольж ярина уу гэл тэгсээр агаал цэвэр Японоор ярьж сурна шүү дээ ер нь л тий. Тий. Багаар. Тий. Тэгчиж бас яад юм шиг байгаа маа тий. Юу зөвхөн тархин нэг талаар ажиллахгүй нөгөө талаар бас ингээд нэг тархин ажиллах холбоосууд бас ингээд үүсээд. Тий. Өөр ингээд тий хэлгээд үзье гэсэн байдлаар. Нөгөө юм нэг юм ван дуулт үүсгэж юм шүү. Харин тий гэсэн. Яа, за одоо ингээд вант улсыг одоо үүсгэн байгуулахын тулд та бүхэн маань Китоп Тацуциг бороор ороод хэрэглэх хэрэгтэй байна.
дараагийнхаа ийм Тийм. ранкт бас оролцуулмаар яг ийм стримд оролцуулмаар байгаа хүмүүсээ хоёлоо бас олоолаа оролцуулгоё те. Гэтэ надад бол яг ийм нэг санаа яачгүй байна. Тэр дээр байгаа тэр нэг 2 дугаар яваад байгаа ранкуудын хүмүүсийг оруулж ирээд нэг ярмаар л байгаа юм да. Тийм. Наран цэцэг. Чи одоо бол тийм ранк 2-т нь ярьж байгаа шүү. Оо яна. За, сүймасэ. Мошиоке гозаймасэ. Стресс шимашта. Ранк 2-т нөрсөлдөд байгаа юм шүү дээ. Би ч одоо яасан айх ичлэх юм. Юу, би л одоо энэ наран цэцэг дараагийнх дээр нь болохоор энэ балжины юм хоёрыг одоо урьж оролцуулж ийм стрим хиймээр байна. Олуулаа тий. Тэгээ олуулаа. Энэ урилгыг ингээд зөвхөн рил болгоод тэгээд шууд оруулмаар. Юу яавал яддаг юм. Энэ бичлэгээ чад тэгээд дараагийнхаа бичлэгийг хийн шүү гэдгээ зарлчаад хийвлээ. Тэгээд цаг завтай нь орж ирээд. Бас энийхээ бас үзэлтийг байдлыг нь харъя тий. Оо нэр стрим хийдэг хүмүүс чинь тийм яг ингээд хизээ стрим хийн шүү гэдгээ хэлчихэд тэгээд. Тэгээ тэр өдрөө яг энэ цаг товлоод та нар маань завтай бол ороод ирээрээ. Тэгээ яг нөгөө манай премиум хэрэглэгч нэрээ дундаас бүр орж ирвэл бүр гоё юм байна те. Тэгэл хоёлоо бол N1-ийнхэнтэй л үзүүлдэг юм ба штэ. А тэгээд N5-ын байх юм бол яг N5-ын хүмүүс ирнэ, N4-өөр нь төвшин гөрнө. Яа, тэгвэл өөрөөсөө гал гарах нэ те. Басан чи бүр амар тогтолцлоо. Яа. За одоо волейбол. Тэг. Өстө сайхан боллоо. Өстө ингээд ничээ дуслаа да. Тэгээд онооны харьцаа зөрүү бол чи тэр тэгээд 2-1 биш 2-1 гин 1-0 хийвэрээ л байна. Юу? Дараагийнх дээр бол дахиад би бол юу ямаар юм. Дахиад юм хиймээр юм. Нөгөө хайнцаа гаргана гэдэг илүү те. Монголоор. Хайнцаагаа гаргаа байл. Тэгээ те. Тий. Яг зөв. Бас тэмцчээр чинь бас их сонирн байт юм байна. Дандаа ялдаг хүн аа. Үгүй нийт одоо ялсан. Тий те. Нэг тийм кимочи дикини яа. Нанка нани ва тотtenai kanji яа. За яах вэ? За зүгээр. Яа. Хүсгэлээ гэж. За сайхан боллоо. За тэгвэл хоёлаа өнөөдрийн стримийг ингээд тусгацсан. Тэгээ бас нэг зүйл хэлмээр байна. Ингээд яг нөгөө шалгалтанд бэлдэн гэхээрээ зөвхөн тэр өдөр шалгалт өгөхгүй л одоо ингээд 12 сар шалгалт өгнө гэхээрээ зөвхөн 12 сар шалгалт өгнө гээл ингээд яваад идэг шээ. Тэрнээс өмнө ингээд нэг байнгын өөр ингээд тестлээд явж ивэл амар чухал зүг тийм. Яг зөв. Халаалттай л явах хэрэгтэй л гэсэн үг шүү дээ. Тэгээ өөр ингээд халааж байдаг. Тий, яг зөв. Тийм учраас одоо 8 сарын сүүлээр нөгөө үр дүнгууд нь GLBT-г үр дүнгууд гарна шүү дээ, тий. Тэгээ заавал ч нөгөө тэрийг хүлээхгүйгээр ингээд би тэртээ дөрвөө 12 сар тийм төвшөнд очино гэж зорилт тавьсан байгаа хүмүүс бол одоо ишиг орж ирээд бэлдээд л байгаа л та. Тэгээд ингээд яа, ястаа нэр харин тий. Тэгээд энэ хүртэл үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд тэгээ манай Кито Кацал орж ирээрээ. Бүгдээрээ тэгээд мембер болоод ороод ирье. Тэг бүгдээрээ оноогоор өрсөлдөе. Тэг бүх үгсийн санг чийжлээ. Тийш энэ чинь шалахгүй нэг 60000 үг тий. 60000 үг шүү. Яа ингэж одоо ад болох үедээ яана. Энэ амар хийхэг охин байлээ. 60000 үгийг цээжлэх гэж бас хичнээн жил болов та тий. Айгүй олон жил болдог шүү дээ. Үгүй одоо ингээд системтэй явчих юм бол тийм ингээд системтэй ингээд байнга ингээд давталтай ингээд явчих юм бол ингээд хурдан хугацаанд явчих юм шүү тий. Одоо ерөөсөө тий. Их эн тэндээс одоо номнууд аваад хаанаасаа юугээ аваад яаж ирэх мэдэхгүй явж байснаас. Одоо ингээд явчихвал бас нэг их амар юм шүү дээ. Яг тий. Тэгээд нөгөө өөрийн гэсэн юм тууштай байдлаа өөртөө гаргаад тэгээд яг китокацууд цэг порог ашиглаад бүх төвшингүүд ингээд дараалтын өгнүүд ингээд цээжлээд явах юм бол ер нь бол 1 жил хагасын дотор хангалттай A1-ийн төвшөнд хүрэх шүү тий. Үгүй энэ ч нөгөө би ингээд амар юм цэцэрхээд байгаа юм байхгүй. Энд чинь угаасаа батлагдсан хугацаа. Тэгэхээр ерөөсөө санаа зовх зүйлгүй. Орж ирээл тэгэл N4 5 мав чинь N5-ыг ч одоо 3 сарын дотор авдаг, N4-ийг бас 3 сарын дотор авдаг шүү дээ. Үгүй тийм. Одоо нэг тэр сар мар энэ гэж хуцаа ярихаас илүүтэй зүгээр л одоо ингээд
Окей, ер нь бол одоо ингээд бүр ингээд яг үндэ гейм ченж хийгээд байгаа байхгүй юу? Одоо ерөөсөө N5 дээр байгаа 10 бүлгийг нэг өдөрт нэг бүлэг дуусгаал. Тэгээд нөгөөдхөө эргэж хардаг байдлаар явах юм бол энэ дээр байгаа үгсийн санг ерөөсөө ингээд нэг өдөр нь тэгээд нэг өдөр чийжлээ, нэг өдөр ягаад амраад нэг өдөр шалгаад явлаа гэвэл ингээд ерөөсөө 30 хоногийн дотор ингээд явчих юм шүү тийм. Яг зөв тий. Нөгөө өглөө болгон босоод мессенжерээ шалгадаг шиг л тийм л тууштай л байх хэрэгтэй. Тэгээд уулна одоо ингээд нэг хүсэж байгаа зүйл байгаа байхгүй ингээд яг энэ Kitokatsu дээр байгаа яг энэ үгсийн сангууд одоо ингээд 10 бүлэг байгаад за энэ 10 бүлгийг тэгээд ингээд яг ингээд нэг сарын хугацаанд ингээд гоё фокус тавихаас илүүтэй ингээд яг өөрийн нэг юм root гэдэг ингээд нэг өдрийн ингээд ичийн ингээд нэг сайкро гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэрэндээ яг ингээд гоё оруулаад тавьчихвал юм бол одоо ингээд амар авах явчих гээд байгаа байхгүй тийм. Ерөөсөө ингээд бүр ингээд комка ингээд ханаа шийх юм бол ингээд өглөө бослоо ч юм уу орой унтахтаа ингээд юугээ нэг бүлгийг хараад унтлаа. Тэгэл маргааш нь болохоор бүтэн өдөр зүгээр сонсголоо хийж яваад орой дээр ирээл тест өгдөг. Яг нэг ийм циклэр л ингээд явчих юм бол энэ заавал одоо тэдэн сар энэ хэрэггүйгээр ингээд үндсэн гол гихон чишгийг бид нэг олоод авах юм шүү тийм. Тэгэл нөгөө тангонуудаа бид нар ингээд мэддэг байхад котобануудаа болон тэг бүншөөгоо тэгээд энэ бүншөө яаж одоо ямар бомботой ингээд орж ирж байгааг эхний ээлжинд ичөө ингээд хараад мэдсэн байхад дараа нь нөгөө нэг номноос харахад ингээд ном чинь бүр ингээд драконы болох биш юм уу тийм. Тийш. Тэгээ энэ хүн юм тийм 3 сар 6 сар гэж явах тэр системийг баг ингээд өөр болгочихж байгаа биш үү гэдэг шиг. Тийм шүү. Шинэ үгийн дүрм, шинэ үгтэй дээрээс нь дүрмтэй, тэгээ дээрээс нь шинэ үгээ аудио хэлбэрээр нь сонсоод зөв хатсан үнэтэй байна гэдэг чинь цаашлаад зөв ярьж сурна гэсэн үг шүү дээ. Акцент айгуу чухал байдаг шүү дээ. Тэгээд одоо ингээд яг нэг ийм байдлаар ингээд амар гоё болгочоод нөгөөдгөө хэрэглэе гэсэн чинь даанч нэг үгсийн сан энийг хүрээд тусчлаа гэж шиг. Энийг тусчлаа тий. Тэглээ энийг тусчлаа гэдэг шиг. Нэрэ бодсон чи энэ одоо яг энийг ч юм уу юу ч юм бэ? Гэтэ юу штэ. Угаасаа одоо тэгэл нөгөө төгшөнгөө N1-тэй хүрсэн байвал N1 чинь 3 жилдээ нэг удаа өөх ёстой юм байл штэ бид нар чинь. За. Тийм. Тийм болохоор бас дуусаагүй. Дахиад N1 өгнө. Явна. Сая хүртэл тэгэл N1 дээр ингээл мэдхгүй өгнө зөндөөл гарч шин. Яг тэгэл би ч гэснээр тэгэл яг орчуулга хинаал суухаар энэ үгийг ингэдэг гэсэн юм уу? Тэгэхээр тэгэл гинт гоё юм рили санаа орж ирэл. За яг энийг энэгээр нь ингэж хийвэл гоё юм байна да. Яг энэ хоёрын ялгааг ингээд яг үнэндээ нөгөө нэг юм мэрэгжлийн талаас нь хилээд өгч хүмүүс байдаг болохоор яг хоёулын ижлэгийн юм зөвлөх гэсэн утгатай мөртлөө яг юу зөвлөх үедээ яг ямар үгийг нь хэрэглэхийг мэддэг ч юм уу. Байдаг шин. Төвчөө ахих тусмаа тийм бэлээр юм болдог. Тэр нь хэцүү байдаг те. Тэрэн. Зүгээр л хонго ямокотогоо сүкэдэс гэдэг нэг юм үг байгаа шүү дээ тий. Тэгээ тэрээс ингээд N2 руу төхөөд ирэнгүүт докшаага сүкэдэс гэж юм. Докшоны кёмига ямаса. Таны ингээд ганцхан япон хэлээр хязгаарлагдахгүй бүх хэлүүдэд тийм юм байт юм шиг л. Тийм. Одоо юу вэ? Хойлооч одоо стримийнхаа сүүлийн үг мөгийг хэлэх яах вэ? Тэгээ одоо ингээд дуусгая. Тэгээ нөгөө катлж матлаад хойлоо бас хийж тээ. За тэгээд ер нь баг кат орохооргүй сайхан болчих шиг боллоо дөө. Огнхон. Тий. Тэр сүүлийн нэг за ер нь нэр гайгүй тий. Нэг засаад байх юм бол байхааргүй шүү. Тэгээ ер нь нэг юм намаа байх тусмаа хүмүүст илүү нөө бодтой гоёор хүрдэг. Тийм. Тэг чинтлэн зассан юм перфект юм байх юм бол нөгөө гэддэг шин. Тэг би ч ихнээ тэгээд үнэнгээл хэллээ. Бүхэн ингээл хэллээ комбиногоос гуйдаг хэллээ. Тэр бүр хичээж юмэр. Тэрийг хасуулдаг бол хасдаг. Тэр ч амар гоё зөвлөгөө байхгүй. Би нэр яг тэгж нөгөө хүүхдүүдэд айгуух тэгж Японд байдаг хүүхдүүдэд айгуух тэгж хэлдэг шин. Тэгэл яг тийм нэг шинэ гарсан зүйлүүдийг энэ ингээ кайцо хийцсэн зүйлүүдийг ч нака нөө кидэ минь хайт одоо энэ зүйл яг юу юм бол тэрийг бас бид нар ч гэсэн мэдэхгүй шүү дээ ингээ. Тэгэхэд нэг тэр зүйлийг ингээ асуугаад үтсэн байл ингээ нэг юм амар гоё отоку ченсэг байд битдэг хүрүү камшир ямасан тийм. Нака тийм ингээ амьдрал ингээ нэг Японы амьдрал ингээ яг үндэ ингээ нэг орлого ихийнхаа буйнаар биш
Сэцүү Аа, яку тийм. Яаж супер. сэцүү яку хийхдээ л амар гол утга учир байгаад байгаа. Тийм сэцүү яку юм гэдэг чинь амар бас ингээд нэг Японы бас нэг тийм уламжлал байгаад байгаа байхгүй тийм. Тийм шүү дээ. Амар том уламжлал. Мм. Манайхан тэрийг ингээд тоохгүй өнгөрөөж эсвэл нэрлэхэж өнгөрөөж ерөөсөө болохгүй. Мм. Нэг Тэр ур нэг чадвар юунаас шүү дээ. ингээд харин тийм ингээ асуугаад мэднэ гэдэг чинь ингээд амар зүв. Тэгээ тэгж асууж мэдэхгүй л бол ингээд амар бол ингээд нэг жоохоо шираасынууд байгаад яг ингээд нэг яг ашиглаад үзчихвэл амар хэрэгтэй байгаа хэрнээ ингээд нэг асуухгүй явсаар байгаа тэгээд ингээд дууссан зүйлд амар байгаад байдаг. Тийш дээ хайр юм. Бид нар угаасаа өдөр болгон комбини ордог, өдөр болгон дэлгүүр ордог. Тэгээд тэгэнгүүт чинь тэр поинто кадо гэдэг байгаа юм чи амар чухал гэдэг байхгүй. Би бүр яг сүүлийн хэдэн жилээр тэр поинто кадо гэж тултал ашигладаг байлаа шүү дээ. Хил амын сугалж байгаа юм чи нөгөө комбинигийн хүнээс нь. Бараг миний point катыг ингээд надаас асуухгүй бол би бараг уурлана. Өө тэр чинь амар лаг юм бэл. Одоо нөгөө лавсон байгаа шүү дээ тий. Лавсонгийн хамгийн өндөр өгөөж өгдөг. Тийм үү те? Тий, хамгийн өндөр өгөөж өгдөг. Тэгээ нөгөө гол нь поинтороо яг бэлэн мөнгө шиг ашиглацдаг. Тэгээд тэр нь их гоё. Одоо нөгөө Suica бас шүү дээ. Suica болохоор өөр дээр нэг GRE point те. Тэгээд Suica-гаа сэнгэлэх тусдам GRE point орж ирнэ. Тэгээд нөгөө нэг юуны нөгөө GRE-гийн тэр хавар байдаг дэлгүүр мэлгүүрээр үйлчлүүлэх юм бол бас GRE point хурааж болно. Тэгээ үргэлжлүүлээд GRE point-ороо Suica-гаа цэнгэлж болно. Оо гайхалтай. Тийм. За манайхан сайн сонсоод аваарай. Амар чухалтай надад. Тийм. Нэг мангаар энэ ингээ Suica цэнгэлсэн байхад ингээд наадахгүй ингээд нэг 150 мав 200 йен энэ тэгээд явцын тундаа ингээд нэмэгдээд орсон байдаг. Аха. Тэгээд тэр үүс чинь тэгээд ингээд бас ингээд зүгээр л ингээд худалдаа авал хийчихээ Suica хэрэглэж байгаа болохоор чинь тэгээд Suica-гаар байнга чарж хийж байгаа болохоор тэгээд сардаа нэг синье нэтер ингээд нэмэгдэл литр болцсон байдаг ч бас амар гид бас хөөрхөн бит шүү дээ. Тийм шүү дээ. Тийш таг усны мөнгөндөө хүртэл яаж л хэмнэлттэй шүү дээ бид. Их юм шүү. Наа чи нэр ур чадвар юм бэлээ. Японочдын тэр ур чадвар бол бүр супер юм бэл. Яагаад Японд мэрэгжлийн гэр эзэгтэй байдгийг би бүр яг ойлгосон шүү дээ ингээ. Байхаас тийм юм уу те? Тий. Японд бүр мэрэгжлийн гэр эзэгтэй гэж яддаг шүү. Тэгээ бүх нөө дасаа хөтэлдэг. Тэгээ хаана ямар хэмнэж болох уу? Хідэн цагт хаврын урамшуулал эхлэх үү? Хідэн тавг хожих уу гэд. Тавгаа хүртэл хожиж авдаг тийм point цуглуулаад тий тавг авдаг тийм урамшуулал. Жилдээ нэг удаа тэрэнд оролцдог. Амар гайхалтай. Энэ баг урлаг юм а гэдэг шиг. Нэрэл өстой урлаг. Тэгээд ингээд бүр ингээд нэг амар төлөвлөсөн зүйлүүдээ ингээд яг төлөвлөгөөний дагуу хийж мэхэр чинь тэрнээс бас ингээд нэг юм нэг такси каунтер гэдэг шиг ингээд нэг тийм гоё нэг тийм кайфтай тий. баг нэг project manager явдаг таашаалыг авах юм шүү тий. Тий. Гоё. Урлаг юм аа. Урлаг. Тэгээ уг нь жоохон л анхаарлаа хандуулчих юм бол ер нь бидний одоо амьдрах орчин морчингууд уг нь бол гоё юм байгаа шүү дээ. Уялдаа холбоотой тэгээ. Өөрөө жоохон инээж чаддаг бол тэгээд Японд уг нь амьдрахад гайгүй дээ. Мооч дээ нэг басаа. Тий. Яг тэр хүнээс яг ингэж амар гоё генкиний тийм юмыг асууж чадна гэдэг чинь өөрөө бас ингээд нэг тийм гоё вацаа байгаад байгаа байхгүй тий. Яг зөв тий. Вацаа ч одоо юу юм бэ юм болохоор. Технологи. Нэрэ тийм бүр вацаа. Баярлаа, уучлаарай гэд Монгол хүмүүс Японд очиод баярлаа уучлаарайгаа ингээд хэл сурахаас ахвалал их юм туулна да. Тэгэл өөрөөсөө болохгүй намайг л ийж мэд тийм гэж болохгүй. Өөртөө эхлэх хичээх хэрэгтэй. За одоо нөө хувийн хөгжил одоо болий. Үргэлжлсэн Японд тэгээд харин тий. Тэгээ явцын доод ихээр л одоо бүр Кито Кацугийнхаа source code-ыг хийгээд бүгдээрээ ихтээс нь одоо Кито Кацуг хийж үзье юм үзье. Visual Code Studio нээж байгаа да. дахиад нэг шинээр юм хийвээ гэдэг. Ингээд бас. Бурхан минь. За хоёулаа нэг сайхан бэлдэж байгаа нэр 7 хоногт дахиад одоо хийж байгаа яа гэж. Тий. Тэгээ би маргааш нэг гой бас нэг рилийн санаа байгаа те нэг хийхийг хичээнэ. Миний нэг юм би ингээ яг нэг хичээхгүй байж байгаа рил хийхээр тэр мөн амарлаг яваад хичээгээд рил хийнгүү тэр ерөөсөө ингээ сугараад явдаг.
Учиртай Тэр их учир сонин байна. тий ингээд юу хүн ингээд нэг натуралны юм хийхээр ингээд нэг өөр ингээд зүгээр дотороосоо зүгээр ингээд сэтгэлээрээ юм хийх өөр байгаад байгаа юм шиг байгаа юм тий. Тий, өөр л юм шиг байгаад байгаа. Мм. Яалтчгүй л өөр. Гэтэ яг Аа. нөгөө яг хий гэсэн сэтгэл нь нэг болохоор тэгээд болно доо. Мгм. Миний нэг ийм байдлаар яг хийсэн бичлэгүүд их явд юм билээ. Яа, наа чи угаасаа амар анхаарал татчих байгаа юм чи. Аа. Юу гэд ингээд бүр Яг одоо нэг тэгээд хитэн прожектын ажилд арлуулаад байна л та. Энийгээ гаргаж дуусчлаа. Гаргаж харин дуусчаад. тий. Танилцуулга их гоё хийнэ. Мгм. Би одоо week 6 хүртлээгээс амжаад бүгднгийн нөгөө хичээлээ гүйтчих юм бол бас айгуу гоё чөлөөлөлөө тий. Өөрийнхөө ямыг бас хиймээр байна. Юу Харин байхгүй юу? Одоо ингээд week 6-гийн хичээлүүдийг үзэн штэ. за За, одоо тэгээд харахаар ингээд бид нар ингээд нэг амар ингээд нэг юм одоо бүр замналаар ярих юм бол ийм байгаа байхгүй юу? Юу нэг уулын билээс уулын оройлоо явж байгаад амар ингээд шорон шуурга муургатай ингээд хүүтэн харанхуу газар ингээд яваад исэн заяо. за За ингээд яг юу хийж байгааг нь мэддэхгүй ингээд баахан ингээд нэг синтаксууд Монголын гин авих нөгөө нэг ёстой юу гэдэг яваад. тий нөгөө веб хүүхэл гин нөгөө нэг юу ч гинүү тэгэл нэг баахан зүйлүүд нь гарч ирээд нөгөөтг нь хаанаасаа юу гэж дуудаад байгаа юм тий. Аха. Тэгэж явж байгаад week 6 дээр ингээд фронт эндийг бэк эндтэй холбоод тэгээд дундалтаа датабейстэй ингээл гараад ирвэл ингээд нэг юм чи ингээ матрикс дээр сандгүй. Ингээл матрикс дээр ингээл баах ингээл роботуудтай зодон донд явж байгаа л ингээл онгоц нэг дэшээ хөөрөл явсан чинь ингээд харанхуу газраас ингээд нэг амар гоё нар мандж байгаа хэсгийг хараад буцаал буудаг ш. Аха. Яг тэр шиг яг тэр дээр ингээл гарах юм бол ингээ фүжи уулын орой дээр гарч байгаа юм шиг ингээл харанхууд ингээ хүүтэнд ингээл амьсгаад явж байгаа л фүжи уулын орой дээр гарч ирэхэд ингээл яг нар мандаал үүлийн дээр ингээ гарч ирдэг ш. Аха. Тэгэл яг үүлийн дээр гарч ирэхээр за ерөөсөө энэ бүхэн чи ийм л зүйл байсан юм байна гэлээ. Мгм. Яг тэгэл яг мэдрээд ирэхээр за юуж байсан ерөөсөө ингэж холбоол. Аха. Ингээд нэг зүйл болчих юм шүү гэдэг байдлаар ингээд Харин тийм тий. тийм. Тэгэхээр тэгж явах хугацаа нь жоох хэцүү. Тэгээд ямар ч гэсэн тэрээ хүртэл явцсан байхад бус зүйлүүд ингээд ерөнхий том зургаар бүх зүйлийг ингээд үүлэн дээрээс ингээд хардаг болчихоор за ерөнхийдөө ийм зүйлүүд байсан бивэ гэдэг нэг эргэж явсан зам маа цаашдаа явах зам маа метр бүх зүйл ингээд харагдаад бүх юм тодроод ирнэ. За. Ойлголоо. Окей. Тэгвэл хичээгээд жагаад week 6 чи өрөнд тэгвэл гайгүй маа та. Тийм одоо тэгэл ирэх юм бол одоо дандаа үүнээс цааш дандаа төслүүдээ хийгээл явна. Төслүүд хийгээд явахаар угаасаа нөгөө нэг эхнээс нь бүх зүйлүүдээ дахиад нөгөө нэг дахиад сураал явна да гэдэг шиг. Тийш тий. Тэгэл эцсийн үр дүн бол аха арга барил нь угаасаа тийм юм бил шүү дээ. Амар мундаг анханасаа. Эхлээд нөгөө нэг үр дүнгээ гаргаж үзүүлчихэ. Тэгснийхэн дараа за одоо яг юу болоод өнгөрснээ чи ингээ баг багаар тайлбарлаж өгье. Тэгээ үр дүн нэгэндээ гаргаад хараад за болдгийм бэ гэдгийг мэдсэн хүн чинь дараа нь яг ингээ суралцахад бол асуудал үүсвэрч байгаа. Тэнтэй. Одоо стримийг дуусгая тий ингээд. Тийм. Шал өөрсдөө хоёлоо. Амьдралаа яриад юм. Энэ одоо юу уулын оргил болоод яваад ирвэ. Юу матрикс юу week 6 мурга. Өсвөлөөр нь бага hello break кодоо ярьцнэ. Тэгээд IT сурахаар өсвөл Kitokatsuгийн app сурахыг хүсвэл бидэнд бодлоо. Яа, тийш дээ. Бүгдээр гаргана. За сайхан боллоо. Тэгээд хоёлаа стримээ дуусгаа. Тэгээд удахгүй тэгээд дахиад уулзъя. Тэгээ бэлдэж байгаа да. За тэгээ. За баярлалаа. Сайхан амраарай баярлалаа. Баярлалаа. Баяртай.